За яагаад ингээд 10 17 ингээд өөр сургуулаа шийдээд байдаг нь бас нэг эгэлзээ байдаг шүү дээ. За худалдаа үйлдвэрлэлийн их сургууль өөрийн бас нэг тодорхой хэмжээний байшинтай газар нэгтгэж учраас төв хэсэг байж байгаа учраас магадгүй нэг мэдлэлтэй улс төрчид энд нь шундаг. За хараа очихороо тэр газрын буулгадаа сургуулийн өөр газар өгдөг ч юм уу түрээслэх ч юм ийм асуудал үүсдэг гэж ярьдаг аахгүй. Тэгэхээр магадгүй ийм хадал байхыг үгүйсэх аргагүй гэж харж ин тэгэхээр удирдлагын зүгээс та юу гэж харж байгаа вэ? Тэгэхээр энэ дээр бол би бас тодорхой юмнууд хэлмээр байна. Яа харахгүй бас та нарын сэтгүүлч та нарын хардаж байгаа юм бол бас үнэхээр үнэн зүйл. 2010 онд бид нар засгийн газрын тогтоолоор нэгдээд энэ 17 онд одоо салахад манай хөрөнгөнд бол маш их одоо зөрчлүүд гарч ирсэн. Тухайлбал бид нар газар дээр маш их асуудал гарч ирсэн. Манай сургуулийн харьяа 2000 одоо хардстад байдаг ийм одоо сонжин болдгийн цаана байдаг 10.4 га газар маань 6 га болсон. 4 га газар хаашаа явсан бэ гэдэг асуулт гарч ирж байгаа тийм ээ. За хоёрдугаарт нь бид нар бас одоо энэ даа хүрээ захын хажуу талд бас газар эзэмшдэг. Манай сургуулийн газар тэр бол бас тодорхойгүй манай сургуулийн жолооч байсан хүний нэр дээр шилжчихсэн байгаа. За манай сургууль Баянхонгор аймагт салбар сургуультай. За энэ салбар сургууль үндсэндээ яг 10 оны тогтоолоор нэгдсэн үед бол үндсэндээ бол эзэнгүй хаягдсан байсан. Монгол Улсын их сургуулийн харьяанд очсон боловч тэнд байгаа багш ажилчдод тэр их сургуулиас одоо том сургууль юм чинь тийм ээ. Тэнд бол нэг их анхаарал тавиаг байсан. Энэ явцад энэ сургуулийг хувийн сургууль болгосон. Бид нар чинь худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн харьяа одоо яах нь Баянхонгордог салбар сургууль байсан. Тэрийг худалдааны үндэсний дээд сургууль гэсэн нэртэй хувийн сургууль болгоод дээрээс нь газрын хувийн эзэмшилд болгоцсон байсан. За тэгээ ингээд өмч хөрөнгийн маргаантай асуудлуудыг бид нар 17 онд одоо тусдаа гарсныхаа дараа энэ асуудлуудаа бол шүүх цагдаагаар яваад одоо нэлээд бас нааштай болж ирсэн. Гэхдээ энэ бол бас нэлээд их одоо шаардсан хугацаа шаардсан ажил байдаг юм л. Тэр тухайлбал Баянхонгорын одоо асуудлыг өөрөөр хэлбэл одоо газар нь хувийн өмч байшин болох тэр 17 оны одоо засгийн газрын тогтоолоор төрийн сургууль болцсон байгаад байдаг тийм. Төрийн сургуулийн газар нь одоо хувьд эзэмшилт байдаг. Энийг бол бид нар орон нутгийн одоо бас хүмүүстэй холбогдох хүмүүстэй удирдлагуудтай тийм ээ бас ингэж газрын албаныхантай хит хитэн удаа очиж уулзсан. За энэ дээр бол үнэхээр бас нэг одоо тийм хуймгай шийдвэрүүд гарч ингээд бас газрын албаны зүгээс ийм зүйл одоо олгогдсон доо тийм ээ. Өөрөөр хэлбэл төрийн сургуулийн газрыг хувийн сургуулийн газарт өгсөндөө бол удирдлагууд бас харамсаж ирсэн зүйл байгаа. Тэгээ энэ одоо шийдвэрүүд бид нар ингээд эцэслэгдээгүй явж чадал дахиад энэ шийдвэр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бидний зүгээр бодож байгаа юм юу байсан бэ гэхээр засгийн газрын шийдвэр бол үнэхээр манай сургуулийн хамт олонны хувьд үнэхээр гинтийн зүйл. Бид нар тэн дээр орж гэж бодоагүй. 6 их сургуулийн нэгтгэлийн асуудал бол бүр өмнөөс яригдаад байсан. За гэтэл манай сургууль бол мэргэжлийн сургууль тийм ээ. Тэгээ бас 99 жилийн түүхтэй сургууль. Бид нар сургуулаа өнөөдрийн дээд боловсролын байгууллага тавигддаг бүх шаардлага шалгуурын дагуу хангаад энэ хамт олон саяны хэлдгэр тийм ээ 2-3 хүний ажлыг хийгээд ийм сайхан анги танхимуудыг бий болгоод оюутан сурагчтай ингээд үйлчлээд байж хахад ийм гинтийн шийдвэр гаргасан нь үнэхээр бид нар цочирдсан.